Виртуул үзүүлж байна. Цаг хугацаанд захирагдаж биш, уралдаж ажиллах ёстой. Таны хэн байх, ямар амжилт үзүүлэх нь зөвхөн танаас шалтгаалдаг. Бусдын харааг булаах тансаг орчин. Зүгээр амжилт гэдэг бол хүн хүний хувьд өөр баг. Хүний оюуханд бүтсэн тэр санааг цаасан дээр буулгаж, түүнийг бодит болгож, ажил болгож, гарсан үр дүнгийн мэдрэх тэр агшныг амжилт гэх баг л та. За амжилт гэдэг бол мэдээж хэрэг сайн зорилго тодорхойлох хэрэгтэй, тодорхой тийм ээ. Зорилгоо бол нэлээд одоо бүттэй сайн тодорхойлох хэрэгтэй тийм ээ. Одоо хэм зорилго, хэтийн зорилгоос эхэлдэг шүү дээ. Энийг маш зөв тодорхойлоод, зөв хэлэлцээд, ярилцаад цаг хугацаатай тодорхойлоод тэрэндээ хүрнэ гэдэг бол амжилт юм тийм. Амжилт бол хүртээмжлэл байх гэж байна. Одоо аль болох олон хүртээмжтэй байж аль болох дэлгэрч байвал энийг л амжилт гэж байна. Амжилт бол ерөөсөө тийм үргэлжилсэн зүйл. Хүн амжилтаа баттгана гэж ярьдаг шүү дээ. Өнөөдөр та одоо жиглийнхаа ямар нэг зорилгот хүрчлээ. Тэр бол мэдээж амжилт. Гэхдээ амжилт бол хийжээс дуусахгүй байхгүй. Тэгэхээр сэтгэл зүй гэдэг бол нэг хэсэг амжилтын 50% орчим хувь байдаг. Тэгэхээр аливаа ажилтан ч вэ хин ч вэ гэсэн би чадна гэдэг сэтгэл зүй, тэл зориг бол хамгийн чухал гэж хардаг шүү дээ. Өөрөөр хэлбэл хүн жоохон тэмүүлэлтэй байх хэрэгтэй. Үргэлж тэмүүлжээж, үргэлж тэр амжилтаа баттгаж ахиулцлах хэрэгтэй. Тэр амжилт бол ямар нэг уулын өргөл дээр үүдэг ганцхан нэг цэг биш. Тэгэхээр энэ бол үргэлжилсэн одоо тийм зүйл байх ёстой л гэж байна. Юунд ч үл шантрах зорилгын төлөө. Цаг хугацаанд захирагдаж биш, уралдаж ажиллах ёстой. Виртуул бусдын харааг булаах тансаг орчин. Таны ажиллаж байгаа орчин, таны байгаа зүйл чинь таны гэр мэт байж иж та түүнд итгэл сэтгэлээ өгдөг. Сэтгэл зүй нь өөрөө амжилтын нэг хэсэг хөшөөргөн болдог. Тийм учраас сэтгэл зүй тайван байх, сэтгэл зүй эрмэлзэлтэй байна гэдэг бол банкн дээр юм аа тухайн ажил дээр байх тэр одоо боломжууд. Тэрний нэг нь тавтай орчин ажлын байр. Ерөн зүгээр сайн баялаг бүтээлгийг, сайн зүйл хийлгийг бол та сайн мөнгө өгөхөөс гадна тэр хүний сэтгэлийг татах хэрэгтэй. Тэгэхээр тав тух гэдэг бол мэдээж амжилт бизнесийн зорилгодоо өрөхөөс гол хүчин зүйл гэж бодож байна. Энэ зүйлийг бүрдүүлж чадаж байгаа газрууд ярих юм бол барууны ус орнод байж байна. Тэр дундаа мэдээллийн технологийн салбарт ярих юм бол алдартай те. Google-ийн офис ч гэдэг юм. Таны оюун ухаанд ямар баялаг байна. Тэр баялагийг танаас гаргахын тулд юу шаардлагатай? Офис өөрөө одоо бид нар шиг яг офис ажил хийдэг хүмүүст бол офис мөн өөрөө тав тухтай дээрэс нь ингээд хүнд бас нэг тодорхой хэмжээ гэрээ эн чинь хүн амьдралынхаа бараг за өдрийнхэн те баг дийлэнх цагийг ажил дээр өнгөрөөж байгаа. Тийм болохоор ажлын орчин бол тав тухтай байх нь зайлшгүй чухал гэж үзэж байгаа. За мэдээж ажиллаж байгаа ажилчдын ажлын байрны тав тухай чухал тийм ээ. Бүтээмжинд нөлөөлж шууд нөлөөлнө. Ялангуяа зөвхөн ажлын байрнаас гадна бүтээмж дэвшлүүлэх олон арга хэрэгслийг бид ашигладаг та. Түүнээс гадна тогтчлтын талын юм бол ойлгомжтой тий сайн байх хэрэгтэй. Ер нь бид нар өөрсдийнхөө компани дээр ч гэсэн ажиллаж байхад сайхан юм орчин бий болгоод үйлчилсэн чинь харилцагчдын тэр нэг бүхэмдэл нь бас их багасж байгаа юм л да. Хүн чинь нөгөө нэг ажиллаж хоёр дахь гэр гэж явдаг. Минийхаар бол ажил хоёр дахь биш нэг гэрт нэг дахь гэр гэж явдаг. Яг л хүн ажилдаа ирээд цалингаа авах хоёр дахь гэрээ төжихэд тулд ажиллаж байгаа шүү дээ. Яг энэ чинь өөрөө хүний хүн гэдэг чинь байгалийн нэг төлөйл амт шүү дээ. Тэр хүний өөрийнх нь аран шинг ямар орчинд яаж бий болохоос хамаарч тухайн хүнээс баялаг төрдөг. Таны амжилт ориглох ажиллах орчин ердийн биш. Ерөөсийг байх ёстой.
Орчин үеийн тавилгын нэрийн үедээ хамталах. Дэлхийн шилдэг брэнд DVO. Тэр орчин үед бол интерьерийн болоод модерн урлагийн чиг хандлага бол маш одоо энгийн тэгээ маш товчхон бөгөөд тодорхой тийм чиг хандлага руу орж байгаа. Интерьерийн тухай дахиад ярихад бол интерьер бол хүнд аль болох хүртээмжтэй энгийн байх тал руугаа дэлхий явж байгаа. Цаашдаа ч юм. Урд нь яаж ирсэн та сонгодгоо яасан. Ирээлэл, мяралал, ирээлэл гэсэн. Одоо бол маш өнөхгүй болсон. I had been asked to talk about the tendency, the contemporary tendency of office design, and I would say that nowadays every factory, every company is pushing mostly on minimal style. Минимал юм чинь яг донжин болно гэдэг амар хэцүү байхгүй. Гоёчлох юмыг бол хаар өнгөөр зовцоргоод гоё болгож болно те. Гоё биш мөртлөө тэр цаанаас нэг эстетиктэй тэр сонин тэр юу гэдэг нь илүү юмгүй дотоод юмгүй тэгсэн мөртлөө тэр өөрийнхөө донжиг хадгалсан юм хийх гэдэг л амар мэдрэмжийн асуудал байна. Энэ тавилгуудын нэг онцлог бол их авсаархан байна. Жишээлбэл дан тавцсан тэр хөл өгтөлтэй ямар нэгэн хүнд хязгаарлагдах орчингүйгээр энгийн мөгөө товчхон авсаархан шийдснээр бас их онцлог байгаа гэдэг. Бусад нөгөө нэг тавилгын одоо тавилгуудтай харьцуулах юм бол айгүй тийм шийдэл айгүй таалагдсан л да. Нэгт бол хоёрт өнгө нэг таалагдсан. Өнгө гэдэг маань өөрөө бас хамгийн чухал байдаг. Ялангуяа энэ тавилга ба интерьер орчинд бол зохицоогүй өнгө тавигдах юм бол хүнийг дарамтанд учруулдаг. Хүн өөртөө тэндээс стресс болж байгаа. Би бол зүгээр юу гэдэг те нэт орох төлөвчнөө мэдээж телевиз үзэх төлөвчнөө ингээд одоо юу гэдэг миний амьдрал ажил төрөл бөөн ингээд чигнаанд дунд байх. Орж ирэл би нэг ядаргаад хээ хаар болсон. Тэ илүү дутуу бөөн ингээд чимэгтэй тийм юм чигээ зүгээр харахад нэг амар баймаар шүү дээ. Тэгээд мэдээж өнгө үзэмж хүний ядраадгүй харахтай. Энэ өнгийг харах юм бол ингээд та нар юусе ядрахгүй байгаа хэвээр айгүй тийм сэтгэлдээ хөнгөн бож байгаа хэвээр нэг амар хүнд нөгөө хятадын дээр үн том тавилгыг бодвол тий. Ерөөсөө би нэг л юм хэлээ. Хүн нийгэмтэйгээ зогтсон орчин үеийн байх бол агуу чанар. Юу гэсэн үг вэ гэхээр хүн бол тэр халиваа ажиллаж байгаа ч юм уу, оффистой ч юм уу, гэртээ ч юм уу, зочны өрөөндөө ч юм уу, унтлахын аль ч орчиндөө байсан хүн 50 амгалан одоо зөв энерги, зөв хүсэл эрмэлзэлтэй байх хамгийн чухал зүйл. Үүнийг бол одоо энэ брэндийн маань одоо тавилганууд үзүүлж өгч чадчихэв. Тавилгын нэрийн үедээ хамталах.